Ерөнхийдөө Булган аймгийн Хутаг өндөр сумын Ханта багийн нутаг эг Сэлэнгийн бэлчээрт байрлах эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа. Эгийн голын усан цахилгаан станцын засгийн газар хэрэгжүүлэх 14 мега төслийн 5 дугаарт эрэмблэгдсэн импортын эрчим хүчийг багасгах, төвийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах чухал ач холбогдолтой төсөл юм. Дэлхийн үеийн хороо олон улсын байгаль хамгаалах хорооноос эгийн голын усан цахилгаан станцын төслийг дангаар нь хэрэгжүүлэх нь Сэлэнг мөрөн байгаль нуурын экосистемд мэдгцүүц төлөөлөл үзүүлэхгүй болохыг мэдгдсэн байна. Гэхдээ төслийн байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг ЮНЕСКОгийн аргачлал болон олон улсын стандартын дагуу боловсруулах чиглэл өгсөн байна. Хойд бүсийн зөвлөгөө боллоо. Хойд бүсийн зөвлөгөөн дээр хойд бүсээс сонгогдсон бүх парламентын гишүүд, хойд бүсээс сонгогдсон бүх иргэдийн хурлын төлөөлөгчид, бүх орон нутгийн удирдлагууд одоо 3 аймгаараа нэгдэж байгаад эренблүүлэхэд эгийн голын усан цахилгаан станц бол одоо манай бүсийн хамгийн том төсөл юм а гэж одоо эренблэлээ. За өнөөдөр л би орон нутгийн иргэдтэй уулзж байна. За Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол бас одоо хэрэгжихэд орон нутгийн иргэд дэмжихгүй байсан. За энэ чинь одоо бидний зогсож байгаа газар бол ингээд одоо бидний дээр 80 метрийн одоо ус дүүрнэ гэсэн үг. 80 метрийн ус дүүрнэ. За тэгэхээр энэ хавьд байгаа одоо айл өрхөл яг уу гэхээр бас нөлөөнд автна. За соёл, байгаль орчин, бэлчээр гэдэг олон одоо нөлөөлөл үүснэ. За энэ нөлөөллийг одоо хэрхэн бид нэр зохицуулах вэ гэдэг бол хамгийн чухал асуудал. За тийм учраас би өнөөдөр иргэдтэй газар дээр нь уулзлаа, ярилцлаа, төслөө ойлгож байна. Нэг сайн нь бол одоо төслөө одоо эгийн голын усан цахилгаан станцын яг энэ хавьд байгаа орон нутгийн иргэд бол их сайн ойлгож байна. За гол асуудал бол юу вэ гэхээр за байгаль нуур бол өөрөө дэлхийн цэнгэг усны нэг 16 орчим хувийг бүрдүүлдэг. За байгаль нуурын Сэлэнг мөрөнд дутагддаг. За Сэлэнг мөрөн өөрөө одоо бас одоо байгаль нуурд дутагддаг гол одоо бас урсцын нэг. За ингээд эгийн гол одоо Сэлэнг мөрөнд дутагддаг учраас дэлхийн цэнгэг усны одоо нөхцөл байдалд бол одоо сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг ийм судалгааны хэд хэдэн дүгнэлт гарсан байдаг. Зөвхөн Оросын албаны улс биш л дээ, олон улсын нөхцөл байдал. Тийм учраас манай шинжилгээ ухааны академи өнгөрсөн хугацаанд одоо очиж ажилласан. За би чинь Владивостокт очиж нөгөө дорны эдийн засгийн чуулганд оролцох үедээ презентац танилцуулсан. За эгийн голын талаар. За тэгээд тэрний дараа шинжилгээ ухааны академи дээр болон Оросын албаны улсын мэргэжилтэнгүүд дахиж одоо жишээлбэл ажлын хэсгээ өөрчилсөн. За өөрчлөгдсөн ажлын хэсэг бол нэг сүүлийн одоо жил гаруй хугацаанд маш сайн ажиллаа. За сая бол хамгийн сүүлд одоо эгийн голын усан цахилгаан станц баригдсанаар Сэлэнг мөрний урсд бол одоо тийм том түвшний нөлөө үзүүлэхгүй гэдэг ихний дүгнэлт бол гарсан байна. 2020-оос 2026 онд эгийн голын усан цахилгаан станцын Сэлэнг мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох судалгаа, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ, усан цахилгаан станцын туслах бонд болон үндсэн техник эдийн засгийн үндэслэлийн нэмэлт судалгаа хийж төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангана. Монгол Орсын экспертийн ажлын хэсэг 2023 оны эхний хагасд багтаан эцсийн дүгнэлт гаргахаар тохиролцжээ. Ерөнхийдөө энэ үеэр орон нутгийн хөгжлийг дэмжих байгалийн аялал жуулчлалын Хантай зохицолборын ерөнхий төлөвлөгөөний төсөлтөө мөн танилцлаа.